Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгах мэдчлээ. Үндэсний уламжлалт өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үүднээс бэлтгэн хүргэдэг бидний өв соёл нэвтрүүлэг үзэгч та бүхэнд ээлжид дугаараа хүрэхээр Монгол ур урлан дээр хүрэлцэн ирсэн байна. Энэхүү дугаарынхаа зочноор бид мастер урлаач Баасан цэрэнгийн Бэрх баяр, Боргил чулууны инх чулуу нарыгаа бид одоо дугаарын зочноороо урьсан байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарынхаа зочдыг бид урьсан шалтгаан гэвэл Монгол одоо хөгжмийн дээд бэлэгдэл гэдэг морин хуур хөгжмийн талаар үзэгчдэд мэдээлэл хүргэхийг зорилоо. Тэгээ морин хуур хөгжмөө мэддэггүй Монгол хүн гэж байдаггүй. Гэсэн хэдий ч одоо морин хуур хөгжмийн одоо дугарсан газар мянган одоо бурхан одоо заларсантай ижил тэнцүү буян хурдгаа гэсэн сайхан одоо хэлц үг байдгаа. Энэ дагуу бид морин хуурийнхаа үүсэл, хөгжил, за орчин цагийн үед одоо энэ залуу мастер урлаачд маань морин хуур хөгжмөө хэрхэн хөгжүүлж урлаж байгаа талаарх одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүргээч гэж та хоёроо дугаарын зочноор урьлаа. Уригдсанд баярлалаа. Тэгэхээр манай хоёрын хувьд өөрсдөө ямар мэрэгчлэлтэй хүмүүс вэ гэдэг одоо ярианаас асуултаас яриагаа эхлэе да. Тэр ч одоо Silver-чин битэр чин анима сургуулийг би болохоор 2007 онд ороод 11 онд төгссөн. Тэгээ манай энэ найз болохоор хэд онд орлоо? 9 онд ороод 14 онд төгссөн. Тэгээд би бас сургуулаа төгсчөөд анима сургуулийг төгсчөөд нэг 3-4 жил хоо бас дархан сурсан. Монгол дархан сураад. Тэгээ ер нь бол одоо дархан сэлбэрчлэл гэж явж байгаа л да энэ. Тэгээ манай найз бит хоёр тэгээд 15 оноос хойш одоо хуур хийж эхлээл. Тэгээд нэг 17 оноос хойш хуураараа дагнж. Урд нь болохоор янз бүрийн юм хийж байгаа л хуурд болохоор 17 оноос хойш эрчимтэй дан хуураар л дагнж эхэлсэнтэй. Мастер хуураар хийж эхэлсэн. Морин хуур хөгжмөө дагнан хийе гэсэн санаа ер нь хинээс нь төрж байв. Тэгээ хэрхэн хамтрах болсон бэ? тийм ч одоо анх нэг хөгжим ирсэн тий. Тийм, манай нэг ээж нэг их шилэнгийн хөгжим байсан. Тэгээ их шилэнгийн хөгжим, эвдэрсэн хөгжим янзлал тэгэл ер нь бол эхний мэдээж эхний битээр одоо эдгээр хүрэхэд 1000 гаруй хуур хийсэн байна одоогийн байдлаар. Тэгээ 1000 гаруй хуурнаас чи эхний эдэг бол мэдээж дандаа мэрэгжлийн Pegasus, их шиглэн хан хуур эдний хуурнуудыг маш их хэмжээгээр засаж янзлсан. Тэгэл ер нь бол тэр хуурнуудаа янзлал мэдээж суралцаал давхар явж одоо хүртэл сураад явж. Мундаг том одоо морин хуур урлаачд бол байна л да. Нэрлэл тий байгуулж байгаагаас ахуулаа тий. Улам баяр байна. Баяр сайхан байна. Нүүл эднэрээс мастер урлаач нараас л үлгэрдүүрэл авч мэдээж мастер хуур хийж байгаа хүн чинь хамгийн төгс сайхныг л хийх хичээдэг. Тэгэл зааж зөвлөсөн багш нарынхаа тухайд ер нь мастеруудаас хэр одоо зөвлөгөөг авч байсан бэ? Мэдээж авсгүй л хаа. Ер нь бол ингээд одоо хуур гэлтгүй одоо бус юм хийж хад багш нар ингээд ямар нэгэн байдлаар чинь одоо юма гүйцэд гой сайн хийхин тулд хичээж байгаа л тэр л яаж байгаа юм л да. Сайн хуур гаргахын төлөө яаж байгаа юм. Тэр багш нарын хэлсэн одоо яваар нь л явал айлчлах сайн хөгжимөл гаргахыг хичээж байгаа юм л да. Хоёр дуугарлалт нь ч гэсэн мэдээж нөгөө сайн өөрөө хийж эхлээд анх хийж яхад нөгөө дууралтаа мэдгүй болохоор бас тоглож сайн хуур хийдэггүй юм билээ. Тэгээд өөртөө нь жоох сураад ирэхээр хүнгээ сонсоод ирэхээр бас мэдрэмж шал өөр болдог. Тэгээд олон ингээд мастер урлаач нар одоо урлангийн хуурнууд өөр хөвгтэй өөр өтгөн шингэн темпертэй хуурнууд байгаа. Тэгээд тэдний чи өөртөө мэдрээ дууралтын сонсоод хийгээд үзээд ингээд ирэхээр хүн за эн чи ийм бэ гэж суралцаал ер нь айл болох чанартай материалаа сонгохоос ахуулаас их юм. Тэгэл ер нь тэгж л хийсэн дээ. Тэгэхээр морин хураа тоглож сурсан гэсэн үг. Сурсныхаа дараа тэгж хийсэн. Сурсныхаа дараа тоглож сурсан. Ер нь бол тоглож сурж иж тэр гэж нь ойлгох юм билээ ч тэгэхгүй яг сүнэрийн болчих гэдэг тий. Тэгээ ер нь бол сүнэрийн болчих гээд байдаг. Ер нь бол сүнэрийн хуур хийхгүй мэрэгжлийн хуур хийл гэж бодож л хийсэн. Тэгэхээр материал хийцүүдийг бас сонгоход бас их учир байдаг баг тий. Одоо зүгээр нэг хуур хийчээд
одоо нөгөө ингээд ямар нэгэн байдлаар ингээд одоо металл цэтал орууллаа гэхээр амар хэцүү. Одоо жижигхэн юмнаас асуудлаас болоод дууралт өөрчлөгдөнө. Тийм учраас тэрийг маш сайн бич. Бид хоёр одооноос л ингэж металл цэтал оруулж ингэж эхэлж байгаа. Яг тэгвэл урд нь ингэж хий гэхээр анх сураагүй байж хийхээр тэр чинь болохгүй байгаа байхгүй. Энд чинь хуур чинь жижигхэн юмнаас эхлэх ганц маарандаас эхлээл юм яхад л жоохон асуудал үүсгэхэд дууралт нь болдгоо байхгүй. Тэгэхээр маш сайн гоё хөгжим хийхийн тулд юу яаж байгаа байхгүй. Маш сайн гоё дууралт гаргахын тулд эхлээд дууралтаа төгс сайн сурчаад дараа нь тэрийг алдагдуулахгүйгээр тоноглоно гэдэг чинь амар чухал байгаа байхгүй. Амар гоё ингээд хуур хийчээд дээр нь ингээд тоноглоод ингээд нөгөөх нь тоглох юм бол одоо ямар нэг асуудал хамт тэр чинь сүнээр хууралчиж байгаа байхгүй. Тэгээ сүнээрийн биш мэрэгжлийн хэрнээ гоё хуур хийх гэж бодож л хийж байгаа юм л да. За одоо энэ манай урлангийн хуурнууд энэ нь болохоор хүннүү байсан бол одоо энэ нь болохоор жоохон мориндоо бодит талтай. Одоо энэ чих нь болохоор ингээд уламжлалт чихтэй одоо механик биш гэсэн үг байхгүй. Тэгээд бусад доорсон материалууд нь үлийг ойролцоолоо авчиж. За энэ болохоор ширэн цартай хуур. Бас хүннүү загвартай. Энэ хуур байна. За энэ болохоор одоо зэбад гэж ярьдیں۔ Да тэрнийх нь оронд одоо чон оруулж хийсэн гэсэн. Тэгээд хар модон тоногтой, улам модон чихтэй мастер хуур. Одоо мастер хөглөгөөтэй хуур. Вот байна да. За энэ хуур болохоор стандарт хэмжээс одоо арай жоохон том хэмжээтэй хуур. Манай найз захиалж хийлгсэн хуур. Энэ бит хоёрын анхны одоо царын манай найз хийгээд би иш толгойг нь хийсэн хуур байна. Хуур болгон давтагдахгүй гардаг. Ширхэг модныхаа ширхэгнээс хамаарат хөглөгнөөс хамаарат хуурны дууралт тол ерөөсө давтагддаг. Дандаа өөр гардаг гэсэн юм хуур байна. Одоо энэ жишээ нь дэлхний энэ одоо сүлжсэн юм шиг сэлбэрийг өөрөөс нь одоо гараараас хийлгэх айгүй цаг ордог. Ингэж хийсэн урлангууд урлаачд бол ер нь ховор байдаг та. Манай урлангийн мастер хуурнуудаа би ингэж найзтайгаа цуг хийдэг бит хоёр хоёлоо хийдэг. Тэгээд манай ер нь мастер хуурнууд одоо хөвчлийг хийж байгаа. Тэгээ мастер хуурны ялгаа нь гэвэл материал маш сайн байдаг. Сонголтын хувьд гэхэд маш сайн материалаа сонгож хийдэг. Яагаад гэвэл нөгөө юу н эдлэгээний хувьд ч гэсэн бат бөхөө удаад хусаа хүртэл сонгохдоо арай олон жил хатсан. Одоо дор хаяж 5-аас дээш жил хатсан мод сонгож хийн. Тэгээд сайн хуурнууд
хий гэж бодвол ер нь материалын сонголтоор маш сайн материалуудлаа сонгож хийх гэсэн. Жишээлбэл энэ хуур гэхэд нүүрийн гацуураар хийгээд артлын эдрийн бас ингээд олон жил хатаасан хус, ирээн хусаар сонгож. Зүгээр хус бас өөр. Тэгээ мастер хуурнуудыг болж өгвөл ирээн хусаар хийх нь өнгө үзмжийн хувьд дуу дугуйлтанд ч ингээ харахад байдлын хувьд ч гэсэн илүү тансаг гоё болж өгдөг. Тэгээд хар модон тоног, улаан модон тоног гэж байдаг л да. Энэ жишээлбэл илгэн дээр ийм улаан модтой. Хар мод болох тусмаа, хатуу болох тусмаа илүү бат бүх болж ирнэ доо. Урлаач нь илүү олон жил хэрэглэнэ гэсэн үг. Тэгээд манайх ер нь бол загварын хувьд бол баригдахгүй хийдэг. Ийм маш олон загвараар хийдэг. Жишээлбэл энийг ингээд яг 4 хүчтэнтэй байх гэсэн. Тойроод ингээд 4 хүчтэнтэй ингээд толгой молгойг нь илүү нарийн ингэж хийгээд хийсэн. Тэгээ энэ жишээлбэл ингээд конто хуур байна. Бас ингээд хажуу тишээ хартсан толгойтой ингээд байх жишээ нь ингээд энэ нь болохоор ингээд олон өнгөтэй гоц хамлын өнгөөр ингээд будаж өгсөн байгаа бас. Тэгээ арьсан цартаа хуур бас хийдэг бол арьсан цартаа хуур нь болохоор ямааны арьсаар хийдэг ийм 3 толгойтой хуур бас байна. Ийм 3 толгойтой арьсан цартаа хуургууд дээр бичиж тайлбарлаж. Энэ болохоор уламжлалт одоо ардын юм тоглоход болтол илүү тохиромжтой гэсэн үг. Ийм мөнгөн тоногтой юм юу хуур байгаа. 3 толгойтой эндээ баттай 3 толгойтой. Ер нь бол мэрэгжлийн одоо сургалтын хуураар мэрэгжлийн хүн, мастер хуураар мэрэгжлийн хүн тоглоно гэсэн юм бол байхгүй. Хүн ер нь бол өөрөө яаж хүндэлж яаж вэ тэрүүгээрээ л тоглоно гэсэн үг. Мастер хуураар тоглох тусмаа илүү гоё шүү дээ. Ер нь бол гур хийц сайтай гоё хууртаар тоглол илүү л гоё л гэж би ер нь бол одоо тэгж л бодож байна. Ер нь бол манайх нэг захиалж бол хийдэг. Болж өгвөл өөртөө ингээд ягаал орчин үед одоо орчин цагт юу хэрэгтэй вэ? Яг тийм юу л бодож хийдэг. Одоо сүүлийн үед урд нь бол арай хөвчлэн гацуур гэхээсээ илүү зүгээр нарсаараа ингээд нүүрийг хийгээд ингээд. Одоо сүүлийн үед гацуураар хийгээд механик чигт одоо орчин үед хүмүүс юу шаардж байна тэрийг шингээж хийж байгаа. Одоо механик дээр үед бол уламжлалт аргаар ингээд хатуу модын хар мод жих ингээ хийждэг байсан л да. Тэгээд тайз майзан дээр гараа тоглохоор ингээ буцдаг ч юм уу тоглож явах. Тэрийг яахгүй тулд одоо хүмүүс ч аюух механик чигтэй хуур шаарддаг болсон. Тийм болохоор одоо хуурнууд ер нь ихэвчлэн механик чигтэй л болж байгаа гэсэн үг. Механик гэдэг нь болохоор ийм араатай гэсэн гитар шиг ийм араатай. Тэгтээ бас энэ чинь өнгө үзэмжийг хараалаад ингээд мэддэхгүй ингээ гоё хийж байгаа байхгүй. Механик чихний давуу тал их байгаа л да. Хүүг алдагдахгүй гэсэн үг. Тоглож явахд хүүг алдагдахгүй. Тэгээ эдлэгээ чанарын хувьд өөр болж байгаа. Бас энэ эдлэгээ чанарын хувьд гацуураар хийгээд байгаа чи гацуур чи өөрөө бас нарсыгаа бол арай хатуул чанар. Тэгээ хус колионоор бас хийдэг. Энэ колион хус байгаа. Колион хар юм. Колион. Тэгээ энэ хуур урлангийн хөглөгөө бас айгүй чухал байдیں۔ Ийм цүдилт гэдэг ингээ хөвөлдсөн ийм цүдилт энэгээр чинь бас өтгөн шингэн дууралтаа бас тааруулна гэдэг. Цүдилт энэ айгүй чухал. Тэгээ лак бодог. Энэ бол колион цартаа хуур байна. Тэгээ энэ иштэн дээр ирээ ийм хустай юм хуур байгаа байхгүй. Арьсан цартаа. Тэгээ колион бол бүр хатуул гэсэн үг. Хамгийн чухал юм чинь ер нь бол дугуйлт учраас царл амар чухал. Царны хэлбэр хийцийг тэгж хамаагүй оролдож болохгүй болсон. Хамаагүй оролцох юм бол одоо шингэн дуурах ч юм уу нэг сонин өөр дууралтан дээр айгүй асуудалтай учраас царны хэлбэр бол айгүй чухал. Өөрчилсөн ч гэсэн бас нэг юунаасаа хит яахгүй эвдэггүйгээр өөрчлөх хэрэгтэй тийм. Үндсэн хэвээ эвдэггүйгээр тэгж нэг гоё өтгөн гоё дуу гаргаж өгч байгаа байхгүй. Энэ хужаа хуурыг бодвол Монгол хууранд ер нь гоё өтгөн гоё дуутай байдیں۔ Бэлтгэц материалын хувьд бол одоо бол боломж бол юу хэлбэг болцсон шүү дээ. Юугаар л хийгээвэл юугаар л хийж болж байна. Хатуу материалыг бол ямар гоё хатуу материалыг олж ирээд хийж болж илээ бодвол. Мод ер нь бол үнэтэй учраас мэрэгжлийн хуурнууд үнэтэй. Одоо сүвнээр ингэж яриад байгаа шүү дээ. Тэгээ сүвнэрийн хуур чи ер нь бол зөөлөн модоор л хийж гин гэсэн
одоо нарс марс зөөлөн модоор шууд хийчих. Мэргэжлийн уур гэдэг чинь заавал хатуум. Эн чинь ингээд чихээрээ ингээд чангарахаар 70 80 хил 100 хэдийн хил ингээд чангардаг байхгүй. Тэгэхээр эн чинь иш ингээд гулзаах аюултай. Тэгэхээр заавал хатуум модоор хийхгүй. Тэгээд хоёрт чихийг ингээд чангалаад эргүүлэхээр буцдаг байхгүй. Тэр чинь хатуум модоор хийж тэрийг нь хамгаалж ийн буцахгүй гэсэн үг. Дээр үед дил сүүлэр хийсэн баг хийдгээс байхгүй. Тэгэхээр одоо яг таны хэлдэг нөгөө их чангалахаар ингээд тасардаг байхгүй. Тэгэхээр одоо орчин үед ингээд ийм юугаар хийгээд тасрахгүй болоод одоо тайз майзан дээр гараад тоглоход эн чинь аюу чухал болж байгаа юм л да. Чанга дээд өнгөн дээр тоглож ийн гэсэн үг. Стандарт дээд өнгөн дээр тоглож ийн гэсэн. Тэгэхгүй дээр үеийн хуурнууд ч юм болохоор уламжлалт зөөлд арьсан цартай дээр одоо ч гэсэн хийдгэлдээ арьсан цартай уурн дээр мерсэр зарим урлангууд хийж байгаа. Гэтэ тэр чинь нөгөө доод өнгөн дээр хөгөлдөг учраас тэгж амар чангарах шаардлагагүй учраас болно. Ер нь бол дугуйлт гэлтгүй хараал яг урлаач хүмүүс хараал. Ер нь баг урлаач нар морин уур хийдэг хүн бол ер нь хараад мэдэндээ одоо энэ тэдгээд энэ тэнд явж байгааг харахаар энэ тэрний хуур байна, энэ энэний хуур баг нэрээр нь шухуу харахад мэдгээд тэр урал тий бурсад урлаач энэ их шиглэнгийн хуур байна. Энэ одоо баяр сайхны хуур байна гэл тий энэ хан хуурын хуур байна хараад андчгүй ер нь урлын нэг онцлог юу ч манайх ч гэсэн ер нь бол юу байгаа. Нүхнээс ахуулаад айгүй чухал нүхнээс ахуулаад энэ нүх хүртэл айгүй чухал. Ингээд нүхийг хүртэл зохиохдоо ингээд яхаар энийхээ ингээд хагарахгүй байх маахыг айгүй бодож хийдэг л дээ. Нүх маар зар энэ бүхэл юм айгүй чухал хуур бол тийм учраас амар нарийн хийгддэг. Энэ жижигхэн маар ингээд жоохон асуудал үүсгэтэл дууралтанд амар нөлөөлдөг. Энэ жоохон хүн дэрцэн байх ч тэр юм утсан сийг дөрөв дэргээд ч юм уу нэг тийм. Тэрийг ингээд өөрийнхөө мэдрэмжээр олж янзлаа шүү дээ. Ер нь бол яаж ч гоё ингээд тоног металл оруулаад ингээд хийж одоо ингээд сүүлийн үед хүмүүс аяг их металл оруулж хийж байна л да. Бид хоёр тэгээд одоо л хийж эхэлж байгаа байхгүй. Тэр чинь хүн чинь юм хийгээд хугацаа гэж байна шүү дээ. Хийх цаг нь болохоор угаасаа болд юм байна. Юм чинь болоогүй байхад хийхээр болоогүй л байд. Юм болцоо өнө хийхээр шал өөр гэдэг юм. Одоо жишээлбэл энэ өвгөн уурчин хуурыг түрүү жил бид хоёр хийсэн, металл тоногтой хийсэн. Тэгээ гоё болдог. Тэгээ одоо ингээ яхаар бүр илүү сайжирсан. Жишээлбэл энэ дилийн хүртэл ингээд улаан модоор хийцэн. Нүүдүүд нэрийн үг гэдэг бүгдийг ингээ өөр материал оруулаад. Тэгтээ ингээд дугуурсанд ямар ч нөлөө байхгүй. Яг гоё мастер хуур ямар дугуурх уу? Яг л тэгэд дугуурна. Тэгсэн ирнэ үнэхээр гоё хийцэн. Энд чи одоо ингээ дутуу байгаа хийж байгаа. Бүр мөнгөн тоногтой энэ дээр 9 эрдэнэ суулгацсан ингээ бүгдийн металл одоо түрүү жил хийсэн юм манай Facebook дээр ороод харуул түрүү жил хийсэн угаасаа байгаа. Ямархан юм ордгоо тэр нь байгаа. Тэгээ энэ одоо үнэтэй одоо бүтээл хий гэхээр одоо бүр материалыг ингээ сайжруулж байгаа байхгүй. Жишээлбэл ингээ коллионоор хийгээд ингээд улаан модоор ингээд дэлмэлийг хийгээд ингээд ирэхээр бүр илүү чанартай болоод хийцэн өвт ч гэсэн гоё. Ингэж хийх газар ер нь хэцүү. Улаан мод бол ер нь өөрөө аягүй хэцүү. Жишээлбэл манайх одоо энд нэр зөндөө олон хуурнууд байна. Эднийг ч гэсэн ингээд улаан модоор ингээд хийж байгаа. Улаан мод бас материалаа сонгож хийхдээ одоо артал уртал хоёрыг бол заавал яг л юугаар одоо кулион ч юм уу ийм юугаар хатуу мод хийхдээ ийм улаан модоор артлыг нь бол хийж болохгүй. Ягаад гэхээр дугуйлт болдоггүй байхгүй. Энэ чинь ши модны ширхэг нектрал гэж бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг алдагдуулахгүй тулж бас шууд ингээ хүмүүс ингээ улаан модоор тийчгэн хийцэн байдаг л да. Тэгээ манайх тэгж хийгүүл хийн. Гэтэ нөгөө гол нь дугуйлтаа бодоод байгаа байхгүй. Бид тэр чинь ингээ зүгээр нэг юм хийхдээ зүгээр хийхгүй байгаа байхгүй. Заавал дараа нь ингэх юм бэ. Энэ дээр нь ингэж гарвал ийм асуудал үүсэх юм байна. Тэгэхгүй тэр асуудал гаргахгүй гоё дугуйлтаа чигээр нь байлгасан ирнэ уран тансаг гоё хийцтэй. Үнэхээр гоё хийцтэй байлгахыг хичээж байгаа байхгүй. Тэгэл юм сонгож хийж байгаа. Энэ болохоор хажуудалтай юм улаан модоор сэлчиж байгаа байхгүй. Тэгсэн ирнэ артл нь энэ болохоор энэ алтан мод гэдэг. Алтан өөрөөсөө юм шар мод байхгүй. Гэхдээ энэгээр жоохон өнгө оруулсан байгаа л да бид нэг гоё харагдуулах нь. Гэтэ өөрөөсөө юм шар юм алтан тэгсэн юм хийтэй мод байхгүй. Энэ моднуудын материал гэдэг чинь өөрөө бүр үнэтэй бол чанартай гоё юм хийхсэн мөн үнэтэй материалаар хийж ирсэн. Энэ өвчүүн хүртэл юм энэ далайн хисаа байхгүй. Хуур бүтгэд бол одоо ямар хуур хийж байгаасаа шалтгаалаад хорно л доо. Одоо сургалтын хуур бол мэдээж хурдан дуусна. Сургалтын гэдэг чинь ягаад сургалтын гэж байгаа. Энгийн байгаа хэвчээ. Бүх юм энгийн хурдан хийгдэж байгаа учраас тэр чинь ингээд одоо хүүхдүүдэд хурдан хийгээд ингээд сургалтын энгийн гарч байгаа. Мастер болох тусмаа одоо жишээлбэл энэ сургалтын үрэг чинь мастер үрэг чинь ингээд энийг за ингээд
2 3 2 7 хоног хийлээ гэж бодъё. Тэгээс тэнийг хийж явах хугацаанд сургалтын өөр хэдийг хийх үү? Тэрүүгээр л ялгаатай байгаа байхгүй. Сургалтын чи олныг хийчихэж байгаа. Энэ чинь яалтчгүй ингээ хөглөөд бахан юм дээр хурж байгаа учраас хугацаа байх ордог. Тэгэхээр хугацаа олонны хувьд бол одоо үнэтэй болгосноо их хугацаатай л гэсэн үг юм. Хамгийн үнэтэй хуур одоо тэр их хаатын чулууны хүн залууч нь одоо бүр тэр бумаар хуураа зараад шүү дээ. Тийм тэгэхээр чинь материал яаж орж ийн гэж хийчихэл байна л да. Тэгтээ болж игэл үнэтэй уур тэр бол сайн л байна. Гадагшаа гэдэг чинь бас нэр хүнтэй гаргаад ингэе. Одоо тэр бумын хуур гэдэг чинь бас тэр чинь ямар материал орсон байх вэ гэдгээс шалтгаалал бас орж байгаа л д. Энэ болохоор тэр чигтэй улаамад хуур. Энэ тэр чигтэй улаамад. Энэ дийлийг нь бас ингээ мөнгөөр хийх. Шүүд мөднүүдийн бүгдийг заана яс. Энэ болохоор ивэр байгааз энэ ивэр ньооны ивэр, харс үлт ивэр байхгүй. Харс үлт ивэрээр тэр чигт нээж байгаа. Энэ сахал махлын бас одоо энэ чинь мөнгөөр хийгээ мөнгө сахал махалтай болох юм ш. Заана ясан шүүд мөдтэй аим тансаг юм болох юм. Хэлбэр хийцэн явууд ингээ цар нь ингээ өөр болчихж байгааз. Тэгтээ өөр боллоо гэд юу байхгүй. Одоо хамаагүй оролдохгүйгээр хийцэн байгаа байхгүй. Ингээд яг юуных нь хэлбэр нь байгаа хэрнээ ингээд хийж байгаа байхгүй. Энэ цар амар чухал, дууралтанд амар чухал. Хуур бол одоо юу вэ? Нөгөө чанар гэдэг чинь тэгэл хэрэглэгчийг аваад ирнэ гэдэг шиг. Манай хуур ч одоо тэгт болсон шүү. Хүмүүс ч эднийх гоё дууралтай юм байна, эднийх гоё хийцтэй юм байна гэл. Айгу гоё дууралтай, чанартай байна гэл ирдэг болсон шүү дээ одоо буцаад. Нэг яах шаардлага байхгүй. Одоохондоо манайх сургалтын хуур хэрэгсээ хийж авчихгүй байгаа. Найзтайгаа битээр хоёлоо. Одоо тэгээд суур заавал одоо мастер мэрэгжлийн хуур гэхээс илүү манайх уурлаа одоо удахгүй бүтээлийн чанартай юм хийж эхэлж байгаа. Яа тэгэл одоо дэлхийд одоо гаргахаар бүтээлийн чанартай юм хийж. Дан ингээд мэрэгжлийн хөгжим гэхээр заавал ингээд мэрэгжлийн хөгжим хийх биш. Бид нар ч бас илүү бас дэлхийд бас юм хиймээрэн штэ. Сурсан одоо сургууль төгссөн анима сургууль төгссөн байхгүй бид нар чинь найзтайгаа цуг хоёлоо хийгээл сургууль төгснөхийн эдийг л гаргахыг багш нартаа харуулахыг л хичээж штэ. Намайг Лавгжоо хөхтэй Инх Амгаланбаатар гэдэг. Би Дундгов аймгийн Баянжарлан сумын гаралтан баг. Тэгээ хоёр найзтайгаа танилцаад одоо 6 жил болж байна. Энэ морин хурыг би хоёр найзтай захиалга өгөөд 2 жилийн өмнө хийлгэсэн. Энэ хуур маань болохоор яг миний хүссэн бодсон рестэй гоё хуур болсон. Хоёр найзтай маш их баярлж байгаа. 2 жил тавуулахад энэ хууранд ямар нэгэн одоо тийм асуудал ерөөсөө гараагүй. Одоо цууралт, одоо мөнгө одоо гандах ч юм уу, одоо ямар нэгэн тийм асуудал, дууралтны асуудал ерөөсөө гараагүй. Тийм болохоор би одоо энэ хоёр найзаагаа одоо 100 200 жилийн настай мундаг морин хуур хийдэг юм байна л гэж боддог та хоёр найзаагаа. Би болохоор одооноос 21 жилийн өмнө Говь Сүмрэн аймгийн Сумбар сумын Боржин жуулгт базрын манзрагч гэдэг хүний шаваар анх морин хуур заалгаад морин хуур сурж эхэлсэн л дээ. Тэгээ тэрнээс хойш ер нь ажил мэргэжил одоо сургууль, соёл юуны хажуугаар байнга л морин хуур тохолж байгаа. Одоогор болохоор би Улаанбаатар Төмөрзөм харьяа, Улаанбаатар татах хэсгийн 10 дугаар цаваанд сэлгээний машинчаар ажилладаг. Тэ. Төмөрзөмд одоо ажиллаад одоо нийт 9 жил болж байна. Сүүлийн 4-5 одоо Улаанбаатар Төмөрзөм урлаг спортын их наадам гэж болтой. Тэрний 4-5 6 дугаар их наадамд би гослогжмөр төрүүлж чадах. Тэ морин хуур хөгжмөр. Тэгээд шүүгчт нь одоо нэг дандаа дээрээс нь томчууд ирдэг л дээ.
Ичийн хорлоо гэдэг нэг хүн байдаг шүү дээ. Монголын радиогийн тэр хүн намайг бүр онцлоод за эн чи одоо ямар янзын хүн ороод ирсэн. Бараг мэрэгжлийн хөгжимч юм биш үү гэдэг. Тэгээ олон хүний өмнө тийм магтажсэн. Монгол хүн одоо яагаад мориор одоо сурах хэрэгтэй гэвэл одоо эн чи одоо үндэсний дархлаа л гэж явах хэрэгтэй байх л та. Тэгээд маш сайн ярих юм бол одоо саяхны хүртэл айл болгонд нэг бөө төрж байсан шиг одоо айл болгонд нэг морин уурч байвал бас зүгээр юм болоо гэж боддتي. Тэгээ одоо нэг ямар нэгэн баяр эсэл болно тэр үед одоо тэгэл хамаатан садныхаа жавраг үргээ явчих штэ тий. Лам заавал одоо лам бөөгөр одоо засал хийлгээд байхгүй. Морин уур тоглолцоход ч бас нэг өөрхөн хэмэр сэргэл явчих штэ тий. Дахин давтагдашгүй ийм сайхан морин хуур үйлдвэрлэж байгаа хоёр найздаа одоо цаашдаа амьдралд нь хамгийн сайхан асж байгаа сайн бүгд өгсөн ёо. Тэгээ хоёр найздаа баярлж авдаг ш. Ийм сайхан морин ууртай болгож гисэн.